Улаанбаатар хотын одоо төвчрлийг бууруулахад бол үнэтэй хувь нэмэр оруулах юм ажил. Дээрэс нь хамгийн гол чухал нь бол одоо хүүхдүүдийн аюулгүй зорчих нь байдал. Тэгээ нийт судалгаа хийж үзэхэд бол 30 чиглэлд 40 орчим автобус явуулах шаардлага хэрэгцээ гарч ирсэн. Өнөөдөр бол нэг 5000 орчим хүүхэдтэй 30 чиглэлд одоо 40 автобусаар тээвэрлэж байна. Энэ бол яг хэрэгцээ шаардлага байгаа юм тоо тэр шууд бид нэг зохицуулт хийж ажиллаж байна. За энэний хажуугаар бас нэлээд сайжруулах цаашид одоо сайжруулах хийх ажлуудаас гарч ирж байгаа. Энэ юу байсан бэ гэхээр одоо хүүхдүүдийн автобусанд буусан суусан мэдээлэл. За хүүхдүүдийг өглөө эцэгчүүд нь бид 3 талын гэрээ байгуулж ажиллаж байгаа. Сургууль эцэг их одоо нийтийн тээврийн газар гээд. Ингээд хамгийн гол нь бид нар хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай. Тэгэхээр юу харагдсан бэ гэхээр хүүхдүүдийн хаана явж байгаа? Автобус нь одоо ямар хурдтай явж байна? Энэ талаар эцэгчүүд мэдээлэл байх юм шаардлагаас аппликейшн дээр бол эцэгчүүдийн гар утсан дээр энэ аппликейшнийг суулгаснаар хүүхэд хэдэн цагт автобусандаа сууж гин, хэдэн цагт бууж гин, за мөн одоо тухайн автобус хэдэн километр цагийн хурдтай хаана явж гин гэсэн энэ мэдээлэл хэрэгтэй. Ер нь бол тодорхой одоо минутанд тэр автобус, тэр чиглийн автобус тэдэн цагт эцсийн буудлаасаа хөдлөн, тэдэн цагт нөгөө эцсийн буудлын дээр очино. Тэр минутанд тэр буудлууд дээр байх ийм шаардлагатай боловч эцэгчүүд энэ мэдээллийг өөрсдөн дээр авснараа илүү бас аюулгүй байдал нь баталгаажих ийм учиртай. За нийслэлийн гэр бүл хүүхэд залуучууд өөрчлөлийн газраас өнгөрсөн жил би хариуцлагатай аав ээж гэсэн аянг өрнүүлээд бүх сургуулийн эцэг эхчүүдийн зөвлөлийг хуралдуулж бүх сургуулийн эцэг эхчүүд хүүхдээ одоо хэрхэн хариуцлагатай харж хандаж өсгөж хүмүүжүүлж бас одоо сөрх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх вэ гэсэн энэ аянг өрнүүлсэн. Энэ жил бид бас өргөжлөлийн энэ хэрэгцээ шаардлага байгаа учраас энэ аянг нэлээд сайн эрчимжүүлж яг ямар төрлийн сургалтууд мэдээллүүдийг эцэгт өгөх хэрэгтэй юм бэ гэдэг дээр одоо тусгай бас одоо төлөвлөгөө гаргаж ажиллая гэсэн. За энэ сургуулийн автобус хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр мэдээж хэрэг одоо хотын төгжрөл бууруулах тийм ээ үндсэн чиглэлэнтэй хүүхдийг аюулгүй зорчуулах юм гол зорилготой. За тэгээ манай сургуулийн хувьд болохоор одоо нийт нэг 140 гаруй хүүхдүүд бас энэ сургуулийн автобусанд хамрагч байгаа. Манай сургуулийн хувьд бол бас захын оруулалтын сургууль бас сургуулиасаа нэлээд алслагдсан 2 3 буудал одоо холоос хүүхдүүд ирдэг. Энэ юунд бол бас эцэг ихэд бас дөхөн болсон ийм үйл ажиллагаа болж байгаа. За тэгээд яг одоо өөрөө чи хэлснээр тэр эцэг эхийн хариуцлага энэ төр бол бас сулрах тал бас нөгөө талдаа ажиглагдчихж байгаа. Ягаад гэвэл одоо автобус ирчихэж байгаа учраас хүүхдээ шууд гаргаад явуулчихдаг тийм ээ. Одоо нөгөө автобусандаа суучаарай гэдээ явуулчихдаг ийм тал ажиглагдж байгаа учраас ер нь хоёр талдаа бас хариуцлага өндөртэй. Ялангуяа эцэг эхийн хариуцлагыг бас өндөржүүлэх тал дээр сая ч гэсэн бидний одоо энэ шуурхаа дээр бас анхмаа дарга бас нэлээд сануулж хэлж тийм ээ. Бид нэр өөрсдөө сургууль дээр өөрөөхөө байгууллага дээр эцэг эхтэйгээ бас нэлээд хариуцлагын өндөржүүлэх тал дээр бас ажиллах шаардлага бас тулгарч